Мөнгөн архин дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний хилцэн Монгол улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын баримт бичиг, үндэсний хөтөлбөрүүд, нийгмийн халамжийн хууль тогтоомж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль тогтоомж, журам заавар, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, нийгмийн халамжийн дэвтгэр, дэд хэмж, хөнгөлөлт үйлчилгээг зорилт бүрэлд чиглүүлэх, өрхийн амжиргааны түвшинтэй уялдуулан, орлого багтай ядуу өрхүүдийг дэмжих, иргэдийн өөрсдийнх нь оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн үйлчилгээнд хувийн хвшлийн аж ахуй нэгж, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн төр засгийн шинжилгээний бодлогыг үйл ажиллагааныхаа үндсэн зорилго болгон ажиллаж байна. 2012 оны 10 дугаар сараас Согон архин дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хилцэн Монгол Улсын засгийн газрын 2012 оны 9-р сарын 15-ны өдрийн 32 тод тогтоолгоор нийгмийн халамж үйлчилгээний хилцс нэртэйгээр өөрчлөн зохион байгуулагдаж, хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын 2012 оны 11-р сарын 6-ны өдрийн А56 тод тушаал нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2013 оны 1-р сарын 9-ний тушаалаар захиргаа хяналтын алба, нийгмийн халамж, гэр бүлийн асуудал хариуцсан 2 албатаагаар хилцээний дарга Баасан сүрэнгийн удирдлагын доор ажиллаж байна. Бус хилцс нь 77 ажилтнтай бөгөөд үүнээс 44 мэргэжилтэн 32 хороодод байрлан ажиллаж иргэдэд нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлж байна. Бус нийгмийн халамж үйлчилгээний хилцсийн баримт бичгийн агуулга, бүтээц, хэв загвар, баримт бичгтээ ажиллах ажлын арга, хэлбэрийг боловсронгуй болгох, бичигдлийн стандартыг хангах, хэрэгжилт, эргэлтийг шуурхай болгох, гүйцэтгэлийг хугацаанд нь мэдээлэх, нууцыг хадгалах, архивын нэгжийг зохиц журмын дагуу бүрдүүлэх, албан хэрэг хөтөлтийн эмх зэгц, бүрдэл, хадгалалт, ашиглалтыг сайжруулах зорилгоор хилцээний албан хэрэг хөтлөх журмыг батлуулан ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсын ерөнхий сайдын 2015 оны 5 сарын 18-ны 124 тоо захирамжийн дагуу архив албан хэрэг хөтлөх улсын үзлэгт 94.6%-аар үнэлэгдэж, Сонгон архин дүүргийн тэргүүний архив, нийслэлийн тэргүүний архивчтай хамт олноо шалгарч ажлын амжилт үзүүллээ. Хилцээний шуурхай зөвлөгөөний хурлын тэмдэглэлийг тухай бүр хөтөлж, халамжийн хууль болон үйлчилгээний талаар мэдээлэл өгөх мэдээлснүүд болон хилцэх асуудлын жагсаалтыг тухай 7 хоног бүр гарган хилцээний даргаар батлуулж, 2015 оны байдлаар тус хилцэн нийт 40 удаа шуурхай зөвлөгөөний хурлыг зохион байгуулад байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ, нийгмийн халамжийн тухай багц хуулиуд болон бусад дүрм журам, тогтоомжийн хэрэгэлтийг хангахад гүйцэтгэлийн удирдлага, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах, зөвлөмж чиглэл өгөх, хилцээний мэргэжлүүд болон хороодын мэргэжлүүдэд сургалт зохион байгуулж, тестээс сорил авч дүгнэн, халамжийн тэтгэвэр тэтгэмж нэгсэнтэй холбоотойгоор бүх тэтгэвэр тэтгэмжийн хувийн хэрэгт тогтоолтын хуудсыг шинээр санаачлан хавсаргаж, бүрдэлт дутуу хувийн хэргийн баяжилтыг програмтай нэг бүрслэн тулгалт хийн, амжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагаанд үүрэг чиглэл өгөн ажиллаж байна. Согон архин дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний хилцсэн Монгол Улсын засгийн газар нийслэл дүүргээс хэрэгжиж буй бодлого шийдвэрийг өөрийн үйл ажиллагаанд мөрдлөг болгож, иргэдэд нийгмийн халамжийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэмтлэхүй үзүүлэлтүүдэд ажиллаж байна. Хороодын амжиргаа дэмжих зөвлөлтийн үйл ажиллагааг цогцлон таниулах, харилцан туршлага солилцох, ажлаа тайлбарлах, нийгмийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, гишүүдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор ажлын төлөвлөгөө гарган жил бүр уламжлал болгон өдөрлөг, уулзалт, зөвлөгөө, сургалтуудыг явуулсаар ирсэн. Амжиргаа дэмжих зөвлөлийн гишүүдийг чадваржуулахад нийгмийн халамжийн тухай багц хууль болон холбогдох дүрм журам, өрхийн амжиргааны төвшин тогтоох судалгааны хэрэгжил, үр дүн, хүнс тэжээлийн дэмжлэг тусалцаа зайлшгүй шаардлагатай үр хэрэгний тухай мэдээллийг цаг алдалгүй баян хошуу, толгой, өнөр, төвийн бүсийн амжиргаа дэмжих зөвлөлийн 224 гишүүдтэй хүргэж, халамжийн үйлчилгээ эзэндээ чанартай хүрч чадаж байна. Бүс хүрээс шалгасан хороодын амжиргаа дэмжих зөвлөлийн хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар бусад мэргэжлүүдэд үлгэр дуурайл болгох, туршлага судлах, мөн иргэдэд халамжийн нийгмийн ажилтныг хэрхэн ажиллаж үйлчлэгээ хүргэх талаар мэдээлж, нөлөөллийн ажил явуулсаар ирсэн. Нийгмийн халамжийн тэтгэмж, асаргааны тэтгэмжийг 9 төрлөөр нийт 3558 хүнд 2.3 тэрбум төгрөгийг олгосон. Жирэмсэн болон нэраа хөхүүл өвдөлтөд ихэд олох тэтгэмжийг авч байгаа 12454 их хүн програмд идэвхтэй бүртгэлтэй байгаагаас 2015 оны байдлаар 3745 хүнд шинээр тэтгэмж тогтоож, 75 хүн шилжин ирж 9104 их 3.4 тэрбум төгрөгийн тэтгэмж авчээ.
Онцгой тохиолдлын болон амжиргаа дэмжих мөнгөнд тэтгэмжид 19,076 өрх иргэн хамрагдаж 2.1 тэрбум төгрөгийн халамжийн сангаас зарцуулсан байна. Нийгмийн хөгжлийн үйлчилгээ. Монгол Улсын засгийн газрын 2013 оны 269 дугаар тогтоол, нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2013 оны 226 дугаар тушаалаар 2013 оны 11 сард орлогыг орлуулан тооцоо гаргалчлалаар өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгаа хийгдсэн бөгөөд дүүргийн хэмжээнд нийт 71,550 өрх мэдээллийн санд орсон байна. 2015 оны жилийн эцсийн шинжилсэн судалгааны байдлаар 78,883 өрх мэдээллийн санд орсноос 1456 өрх хүнсний эрхийн бичиг үйлчилгээнд хамрагдаж байна. Нийгмийн халамжийн тухай хуулийн 22-1 заасны дагуу хүнсний эрхийн бичгийн үйлчлэгийг нийгмийн дэмжлэг тусгай зайлшгүй шаардлагатай өхний гишүүн өргөнд олгож байна. Уг үйлчлэгэнд хамрагдах хөрх хэрэгний тодорхойлолтоо хүнсний статистикийн орооны дарга хүн амын үйлчлэл нийгмийн хамгааллын сайдын амтарсан тушаалын аргачлалын дагуу олгож байна. За уг аргачлалын дагуу 2014 онд хүнс сангийн архан дургийн хэмжээнд 937 өрхийн 5864 иргэнд хүнсний эрхийн бичгийн үйлчлэгээ олгож байна. Одоогоор 2016 оны байдлаар 1649 өрхийн 9693 орчим иргэнд хүнсний эрхийн бичгийн үйлчлэгээ олгож байна. Тус дүүргийн 32 хорооны амжиргаа дэмжих зөвлөлүүд нь сард 2-оос доош удаа хуралдаж, нийгмийн халамжийн дэвтгэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжинд хамрагдах хүсэл гаргасан иргэдийн асуудлыг судлан, хуулийн дагуу шийдвэр гарган ажиллаж байна. 2015 оны эхний хагас жилийн байдлаар амжиргаа дэмжих зөвлөлийн гишүүд нь 3200 гаруй иргэнээс ирүүлсэн 3070 өргөдөл хүсэлтийг хүлээн авч 3000 айл өрхөөр орж нөхцөлдлийг судлан 257 удаа хуралдаж шийдвэр гаргасан байна. Иргэдийн өргөдөл хүсэлтийн 95.7%-ийг хуулийн дагуу шийдвэрлэн 3.3%-ийг хуулийн залтгүй болон бусад шалтгаанаар буцаасан байна. Иргэдээс ирүүлсэн өргөдөл хүсэлтийг төрлөөр нь авч үзвэл асаргааны тэтгэмжинд шинээр хамрагдах болон үйлчлэгээ сунгуулах 1500, тэжээх цаа алдсны тэтгэвэр тогтоолгох 60, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн унааны зардлын 42, хүнсний тусламжинд хамрагдах 600, онцгой тохиолдлын болон амжиргаа дэмжих мөнгөнд тэтгэмжинд хамрагдах 860, төрөлцсөн асрамжийн үйлчлэгэнд хамрагдах 8 өргөдөл тус ирсэн байна. Богино архан дүүрэг нь 2015 оны байдлаар 310,000 гаруй хүн амтай болж, нийгмийн халамжийн үйлчлэгэнд давхарсан тоогоор нийт 51,500 хүн хамрагдаж, 20.4 тэрбум төгрөгийг нийгмийн халамжийн сангаас зарцуулсан байна. Үүнээс нийгмийн халамжийн тэтгэврт 6,200 гаруй иргэнд 7.4 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэврийг нийт 3,800 гаруй хүн авч байгаа бөгөөд харааны бэрхшээлтэй 243, сонсгол хэл ярианы бэрхшээлтэй 334, оюуны хомсолттой 597, сэтгцийн эмэгтэй 544, тулах, хөдлөх хэрэгтний эмэгтэй 546, бусад шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй болсон 905, одоо 18 хүн хамрагдсан байна. Тус хэлтсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүүхдийн талаар олон ажлыг олон жил болгон зохион байгуулж ирсэн. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд оролцох оролцоог бодит болгох зорилгоор хороо бүр дээр 5-7 хүний бүрэлдэхүүнтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сайн дурын зөвлөлийг байгуулан 4 дахь жилдээ ажиллаж байна. За хороо бүр дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээллийн самбарыг гарган хуулиан сурталчлан ажиллаж байгаа төдийгүй хагас улам бүтэн жилээр ажлынхаа тайлан хэлтэст хөрвүүлдэг байгаа. Дүүргийн 8,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн 800-аад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суурь судалгааг шинжилэн гаргаж хэлцээс гаргасан анкетын дагуу 100% анкетжуулсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн танхимыг 13 оны 11 сард байгуулж иргэдэд түргэн шуурхай үйлчилж байна. Мөн нэг уламжлалт ажил бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн стандартыг хангуулах ажил байгаа. Энэ нийслэлийн засаг даргын 13 оны 7 сарын 23-ны өдрийн 690 тооц захирамжийн дагуу тус хэлтсэн 3 удаа дэд бүтцийн судалгааг хийсэн байгаа. 14 онд сонгон биедээ амьдрах төвийн залуучуудтай хамтран хэлцээс хөрөнгийг шийдээд учааг байгуулахаар налуу шат болон орчны судалгаа үнэлгээг хийсэн байгаа. Уг үнэлгээний үр дүнд 15 оны 7 сард
сонгон дэдэ амьдрах төвийнхэн маань засаг даргын тамгын газрын үүд болон нэгцгийн үүдийг стандартын дагуу хүлээлгэн өгсөн. Мөн манай нэг хийсэн ажил бол анх удаа хөгжим бэрхшээлтэй иргэдийн дэмжих нь анх дугаар зөвлөгөөнийг найрамдлалсанд зохион байгуулсан. Үүнд 150 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд олцсон. Тэгштүүр нийгмийг байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүүхдэд бусдын нэгэн адил иргэний улс төрийн эдийн засгийн нийгэм соёлын бүхэл эрхийг алгачлаггүйгээр эдлүүлэх, хамтдаа хэлэлцэж, хамтдаа шийдэж, хамтдаа хөгжих зорилтын хүрээнд тус хэлсэн. Сонгон дэдэ амьдрах төвийн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад нэг давхартаа нэг өрөө гарган доктортой үйл ажиллагаа явуулах ажлын байртай болгон хамтран ажиллаж байна. Гүн амын хөгжил, нийгэм хамгааллын яам, Дэлхийн банк, нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар болон Интерактив компанитай хамтран байгуулсан нийгмийн халамж үйлчилгээний мэдээллийн системийн сургалт нь 2015 оны 5 дугаар сарын 19-ноос 22-ны өдрүүдэд тус хэлтс зохион байгуулагдсан ба уг сургалтанд хилцэн 69 мэргэжилтэн хамрагдаж сертификат гардан авлаа. За тэгэхээр зэрэг сонгон хайрхан дүүргийн халамж үйлчилгээний хилцсэн маань энэ 2012-оос 16 оны одоо дэвшүүлсэн зорилтууд амжилттай бүрэн биелүүлж бүрэн хангалттай гэсэн үнэлгээ авсан энэ сайхан мэдээтэй та бүхэнтэйгээ мэдчилж байгаа баяртай байна. Нийгмийн халамж үйлчилгээний одоо байгууллага 2012 онд хөдөлмөрийг хэлснээс одоо тусгаарлаж дангаараа одоо халамжийн чиглэлээр барьж ажилласан цагаас хойш 12 онд нийгмийн зорилтод бүлэгт хандсан жил болгож 13 оныг бүх одоо ажилчдаа чадахжуулах тэднийг одоо албан байран дээр мэргэшүүлэх юм үе шатаа сургалтуудыг амжилттай зохион байгуул бүгдэнд нь сертификат олгосон сайхан жил болж өнгөрсөн. 13 оны гэр бүлийн хөгжлийг дэмжих жил, 2015 оныг залуучуудын хөгжлийг дэмжих жил гээд бүх л одоо нийгмийн салбар бүртээ хандсан тийм сайхан зорилтод одоо ажлуудыг амжилттай зохион байгуулад 16 онтойгоо залгаж байна.